Шалом, шинэ өглөөний минь хүргэе. Сайхан амарцгаасан уу? Бурхан бидэнд гайхалтай сайхан шинэ өглөө өгсөн байна. 4 сарын 8-ны өдрийн чимээгүй цаг эхлэе. Хамтдаа талархаад залбирая. Эзэн минь энэ гайхалтай өглөөг бидэнд өгсөнд баярлалаа. Эзэн таны ариун сүнс биднийг өдөртөх болтугай. Таны үг биднийг сэргээх болтугай. Бидний амьдрал, бидний чуулга, бидний эх оронд таны үгээр дамжуулан сэргэлт, шинжлэлт ирэх болтугай. Тэг өнөөдөр үгийн төлөө баярлалаа эцээ. Тэг үгийг бидэнд зааж, үгээр дамжуулан биднийг өөрчилж өгөөрэй. Иесусийн нэрээр залбирлаа. Аминь. За өнөөдөр бид нэр Иохан номын 21-ийн 15-аас 25-ыг уншина. Иохан 21-ийн 15-аас 25. Заамшлаа. Тэдний өглөөний хоолоо идэж дуусахад Иесус Симон Петрт Иохны Симоно чи намайг энднээс илүү хайрладгүй гэж асуухад тийм ээ эзэн танд хайртайг минь та мэднэ гэв. Иесус түнд хургнуудыг минь тижээ гэлээ. Дахин Иесус хоёр дахь удаа түнд Иохны Симоно чи намайг хайрладгүй гэхэд тэр түнд тийм ээ эзэн танд хайртайг минь та мэднэ гэв. Иесус түнд хондийг минь хариул гэлээ. Иесус түнд гурав дахь удаа Иохны Симоно чи намайг хайрладгүй гэв. Чи намайг хайрладгүй гэж тэрээр 3 таа асуусан учраас Петр гониглов. Тэр эзэн минь ээ та бүх юмыг мэддэг. Танд хайртайг минь та мэднэ гэв. Иесус түнд хондийг минь тэжээ. Үннээр би чамд хэлье. Чи залуу багтаа бүсээ өөрөө бүслээд аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өтлөгтөө чи гараа сунго өөр хүн чамайг бүсэлж чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдлав. Петр ямар үхлээр Бурхныг алдаршуулахыг илэрхийлэн Иесус үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Иесус Петрт намайг даг гэлээ. Петр эргэхдээ Иесусийн араас хайртай шавн дагаж яваг харав. Тэр шав мөнөх оройн зог дээр Иесусийн цээжийг налан эзэн минь ээ таныг барьж өгөх хүн хин бэ гэж асууж байсан юм. Петр үүнийг хараад Иесус эзэн минь энэ хүн яах бол гэсэнд Иесус түнд хэрэг би ирэх хүртлээр түүнийг байлгая гэж хүссэн ч энэ чамд ямар хамаа байна. Чи намайг даг гэж айлдав. Тиймд тэр шав өхгүй гэсэн үг Атусын дунд таарав. Гэвч Иесус тэр хүнийг өхгүй гэж түүнд айлдаагүй. Харин зөвхөн хэрэг би ирэх хүртлээр түүнийг байлгая гэж хүссэн ч чамд ямар хамаа байна гэсэн бэлээ. Эдгээрийг гэрчилж энэ бүхнийг битсэн хүн нь тэр шав юм. Үүнийг гэрчлэл үнэн гэдгийг бид мэднэ. Түүний гэрчлэл үнэн гэдгийг бид мэднэ. Иесусийн өвөлдсөн өөр олон үүс би хэрвээ тэдгээрийг нэг бүрчлэн битсэн бол бичигдсэн номууд нь энэ дэлхийд багтахааргүй байх байсан гэж би боддгоо. Амин. Амин. За өнөөдөр бидний уншсан хэсгийн Библийн тайлбар дээр юу гэж байна вэ гэхээр Библийн тайлбарт чи намайг хайрладгүй гэсэн гачигтай. Иохан Иесусыг 3 тав гүйсгсэн Петр хэрхэн анхны чуулганы агуу удирдагч болж чадсан тухай танилцуулав. Иесус шавнартайгаа холцсны дараа Петраас 3 удаа чи намайг хайрладгүй гэж асуудаг. Петр үргэлжлүүлэн Иесусыг хайрладаг хэмээн өчөж Иесус өөрийг нь 3 удаа үүсгэсэн гэдгийг зэмлэж байх шиг санагдав. Петр ихэд гониглов. Гэвч Петрийн чин зүрх сэтгэлийг мэддэг Иесус бүтлгүүцэн түүнийг өршөөж өгч буун бусад шавнырын өмнө сэргээж өгөхийн тулд байв. Тэгээд Иесус Петрт хандах хондийг минь тижээ гэсэн дуудлагыг өгсөн. Үннээр Петр чи залуу багтаа сайн мэдээ тарааж байгаад дуудлагынхаа дагуу амьдарч байгаад хөшрөөд амиа өргөх болно гэдгийг иш үзүүлв. Иесус өөрийнх нь ирээдүйн тухай айлдаж өгөх үед Петр Иохны тухайч мөн сонирхов. Үүнд Иесус өөрийгөө бусад хүнтэй харьцуулуулгүй зөвхөн өөрийн дуудлага сайн биелүүлэхийг захин хэлв. Бурхан гэж юм бэ? Шавнараас чи намайг хайрладгүй гэж асуусан. Эзэнтэй харилцааг холбосон хүнч бүтлгүүдэд дахин сэргээж дуудлагынхаа дагуу амьдрахын тулд юм. Би эзний энэ асуултанд хэрхэн хариулж байна вэ? Надад өчөө сургамж юу вэ? Иесусыг хайрлах нь түүний хүмүүсийг халамжлан хариуцахыг хэлж байгаа юм. Би Иесусийн хайрыг мэдэрч итлээ зогсохгүй түүний хайраар бусдыг хайрлаж үйлчлэхэд хүчээ зориулж байна уу гэсэн мэт. За тэгэхээр өнөөдрийн уншсан хэсэг бол маш онцгой гоё хэсэг тийм үү? За бид нар өчигдөр үзсэн те Иесус өөрөөс нь уруuсан түүнийг орхисон дагалдагч нараа сэргээж өгч харсан. Тэгээ өнөөдөр бүр онцгойлоод
онцгойлаа тий. Одоо өчигдөр бид нар үзсэн шүү дээ Петр шууд өсрөөл тий. Тэгтэл өнөөдөр бид нар харах юм бол юу? Харах юм бол эзэн Петрийг бүр яг нөгөө 3 удаа урвсан тэр тооттой холбоотойгоор 3 удаа түүнийг сэргээж өгөхөр тий одоо түүнийг уучлж байгаагаа илэрхийлээ. Чи надад намайг харилдгүй гэж 3 удаа асууж байгаа. Энэ аягүй сонирхолтой хэсэг тийм үү? За тэгээд тэгсэн хэрнээ түүнд өгдөг. Гэхдээ энэ нөгөө нэг асуултууд нь юм байдг юм чи намайг харилдгүй гэж 3 удаа асуудаг тийм үү? За 3 удаа асуудаг. За тэгин гутлаа эхлээд нөгөө Иесус эхлээд асуусан чи намайг харилдгүй гэдэг нь чи намайг агапо гэж ингэж агапо харилдгүй гэж асуусан байдаг. Тэгсэн чинь Петр пио гэж харилдаг. Өөрөөр хэлбэл би агапо ч нэг бурхны хайр гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр би бурхны хайраар харилж чадахгүй гэдгээ яг маш сайн ойлгосон. Яг бол тэр түүнээс урвцсан, тийм үү? Тэр амлалтандаа хүрээгүй. Тэгин готлоо би хүний хайраар л таныг харилж чадах юм байна. Өөрийнхөө хэмжээ хязгаарыг айгуугаа тодорхой хийлж өгч байгаа. За тэгээд Иесус түүнээс тэгин гутал яадгүй 3 дахь удаад нь Иесус ахаад асуудаг. Петрийн төвшөнд бууж ирж байгаа. Чи надад хайртай юу гэж асуухдаа юу гэж асуудаг вэ? Чи одоо пилё гэж асуудаг. Чи намайг харилдгүй гэж. Пилё гэдэг одоо чи хүний хайраар намайг харилж чадахгүй гэсэн энэ зүйлийг хэлж байгаа. За тэгэнгүүт л тэр эзэн та бүх юмсыг мэддэг. Тань таардаг нь та мэднэ гэв. Иесус түнд хондийг минь тижээ гэж хэлсэн. Маш гоё тийм. Хургнуудыг тижээ, хондийг тижээ гэд. За тэгээд энэ дэр нөгөө бид нар Изекэл номон дээр үзэх юм бол би муу хончтыг зайлуулж гэсэн өөрөө хончин болно гэхээр Иесус Христ бидний хончин болно. Тэгээд түүний одоо туслах хончид тэг гарч ирэн тэр хүмүүс нь ямар хүн бэ гэвэл эзэнт хайртай хүмүүс. Эзэнт хайртай хүмүүс хүнд хайртай байдаг. Эзэнт хайртай хүмүүс бурхны хүмүүсийг хайрладаг. Тэг байгаагаар нь хүлээж авдаг. Энэ бол ялангуяа ингээд удирдагч нарын хооронд аюух яригддаг зүйл байхгүй. Удирдагч нар хүн яг л нөгөө бурхан биш болохоор тэг агапе хайраар харилж чадахгүй. Гэхдээ пилё хайраар хайрладаг. Агапе хайраар хайрламаар байгаа ч гэсэн чадахгүй. Тэртээ чадахгүй тийм үү? Бурхан биш учраас. Гэтэл нөгөө итгэгч нар юу хүсдэг вэ? Агапе хайрыг хүсээд байдаг. Намайг агапе хайраар хайрл бүр хинжээ хязгааргүй тэр тэг ямар ч нөхцөл балцалгүй хайраар хайрл гэдэг. Гэтэл нөгөө удирдагч нь юу гэж нөгөө хончна хүн байдаг учраас пилё хайраар хайрлаад байдаг. Яг энд хэлж байгаа байхгүй. Яг л хүн хизээч хүнийг бурхан шиг хайрлаж чадахгүй. Өөр хүүхдтэйч бурхан шиг хайрлаж чадахгүй. Эсвэл би хизээч чамаас салахгүй насан туршдаа мөнхөд хоёлаа хамт амьдрын гэсэн маш олон гэр бүлээс салаад хит удаа дахиад гэрэлцээ өдлөж гэсэн байдаг шүү дээ, тийм. Тэгээд Иесус харин нөгөө нэг яг өөрийн хайрладаг гэдгийг мэддэг учраас одоо юу ч хэлж байна. Мэддэг учраас хэнийг Петрт одоо өөрт нь хайртай гэдгийг мэддэг учраас өөрийнхөө хүмүүсийг буюу хондоо түнд өгч юм гэсэн. Чи цараа энийг өрөөлж байгаа сэрүү орно. Би гэсэхэд өчилдэй явахгүй болохгүй нэ. Хичээл маань их дурдаг болчиход. Айгу хурдан ярьж байгааг анзаарч байгаа тий. За юм байна. Тэгээд энэ дээр бас юу ч хэлдэг вэ? 18 дахь эшлэл дээр үнээр би чамд хэлээч залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд айл хүсэн зүгтээ явдаг гэсэн. Харин өтлөгтэй чи гараа сунгаа өөр хүн чамайг бүсээ чиний хүсээгүй газар чамайг аваачих болно гэж гэлээ. Тэгээд Петр цавдлуулсан байдаг тийм үү? Бүр ингээд нөгөө юугаар болохоор толгойг нь уруу харуулж цавдалсан гэж юу байдаг. За тэгвэл тэрийг яг хэлж ин тэг чи залуудаа өөрийгөө бүсэлдэг гэсэн байна. Харин хөшөрөхтөө гэсэн. Түүнийг зөвнөж ингэж хэлсэн байгаа. За тэгээд Петр энэ хүн яах вэ гэдэг нэг хайртай шавын асууд гэсэн чинь чам тамаагүй чи намайг дагаа гэж хэлсэн байгаа. За еврей шавнарт хамгийн чухал зарчим бол өөрийнхөө дуудлагыг л харах хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн биднэрт өөрийнхөө л дуудлагыг харах хэрэгтэй тийм. Бусдыг замыг харах биш. Бусдыг харах биш. Бурхан намайг дуудсан, би бурханы дуудлагын дагуу би л ямар байх вэ? Тэр л чухал. Тэгэхээр ингээд би ингэж үйлчлээд би юм бахад энэ ингээд энэ тэгээд гэд бусдыг харах тухай ерөөсөө энэ зүйл яригдаагүй. Чи намайг бүр айгүй хатуулсан мэт. Тэр би ир хөдлөө түүнийг байлгаж хүсэн чи чамд ямар хамаа байна? Чи намайг даах гэд. Тэгэхээр үнэхээр энэ бол биднэрт айгүй чухал. Яг
хүмүүс нэр маш олон юг өөртөө хамааруулдаг тийм үү? Хамааруулдаг. Тэгээд тийм тэр шавь нь өхгүй гэсэн үг ах トゥ усын дунд тарв тийм ээ. Дагалдагч нарт дундаас Иохан л урт насыг наслсан байдаг. Иохан те эзний үг тухай бичих Захиасын дагуу илчилт номын Иохан номыг ингээ тэр урт наслсан байдаг. Тэгээ одоо хэлж штэ 24-д эдгэрийг гэрчил эдгэрийг бичсэн энэ шав юм а гэж Иохан өөргөө хэлж байна тийм үү. Түүний гэрчлэн үнэн гэдгийг бид мэднэ гэдэг ингээ. За ийм байна. За тэгэхээр өнөөдрийн үгийг бид нар харах юм бол Иесус үнэхээр биднийг хайрлахтаа тэр нөгөө гэрээний хайраар хайрладаг. Тэр хайрны үхээр Бурхан өөрийн ард түмнээ сонгосон ард түмнээ хариулдаг. Тэр гайхалтай хайраар хайрладаг гэсэн. За тэгээ Бурхан өөртний хайрладаг өөрийн хүлээж авсан хүмүүс нөгөө чи өчигдрийн өндөр 153 загас гэсэн тийм үү 153 загас гэдэг чинь бүх үндэстэн гэсэн тийм үү тэгвэл одоо тэрийг бүр илүү тодорхой болгож өгч байна тийм үү өчигдөр бид нар байсан үйл явдал шууд болж байгаа үйл явдал ч та өглөөний хоол идэд тусахад Иесус Симон Петрт хэлдэг тийм тэгээ өөрөөр хэлбэл чи хургнуудыг минь хийжээ хондыг минь хариул хондыг минь хийжээ гэж ингэж хэлж байгаа тэр нь зөвхөн одоо еврей итгэгчид гэсэн үг ш. Еврей хонд гэсэн үг ш. Эзний хонд гэсэн үг ш. Энэ бол юу нөгөө 153 загас чи үндэснүүдийн төлөө энэ зүйлийг хийх болно гэж хэлж байгаа. Ийм байгаа. Гайхалтай. Тэг эхлээд Бурхан биднэрг юу яадаг? Гин бургаас нь салгадаг. Өнгөрсөн хугацаанд Петрийн урвсан яасан тэр тэгээд дараа нь хайрын түвшинд бид нэр хүлээж авдаг. Нөгөө сая би түрүү хэлсэн шүү дээ. Бүртээ эхлээд нөгөө агапе хайраар асууж байгаа яг хүнийх нь хайран дээр бууж ирж байгаа Петрийн түвшинд асуудаг. Өөрөөр хэлбэл ингэсэн чи намайг Бурхны хайраар хайрладаг. Одоо жишээлбэл заримдаа нэг хүмүүс Иесийн хайраар таныг хайрлаа, Бурхны хайраар таныг хайрлаа. Яг үнийг хэлэхэд бид нар Бурхны хайраар хүнийг хайрлах боломжгүй л байхгүй тий. Тэгин готл Иесус пилио гэдэг. Тэнгуул ахалч агапе гэлээсээр пилио урд нь пилио гэж ингэж байгаа байхгүй. Яг хүний төвшөнд одоо нэг Солонгост ялангуяа сургуулиудад тавьдаг бас нэг юу гэхээр хүүхдээ ярихдаа хүүхдийн төвшөнд яриа. Бүр яг нүднийхэн төвшөнд яриа гэдэг хүүхдээ ярихдаа доош буужаад нүднийхэн төвшөнд яриа гэдэг. Тэгээ би бас нөгөө хүүхдтэйгээ яг нүдний төвшөнд ярих айгүй тохиромжтой сайхан юу болохоор хоолны ширээний ард юм байна гэж бодогддог байхгүй. Орой болгоодоо би хоёр хүүхдээ хооллоод яг хамтны ширээнд цуудаг. Тэгээд ээж аваа ажлаас нь ирэхсэн. Тэгээд ингээд бид гурав яг хоол идэхэд айгүй хэм ярьдаг байхгүй. Айгүй хэм ярь дээр орж ирсэн. Хоолоо хийдэг ингээ өчнөө юм ярьдаг байхгүй. Тэгэхээр хүүхдтэй ярихдаа яадаг. Бас нэг солонгос нар гоё юм байдаг юм нөхөр зарим ресторануудад үйлчлэгч нар хязгаарч босоо байдлаас ингэж ярьдаг. Бүр яг ширээнийхээ одоо үйлчлэгчээс доош яг ингэ ширээн харж одоо явган сууж байгаад асуудаг. Асуудаг та юу захиалах уу гэх үгүй гэ. Бүр доош сууж байгаад асуудаг. Саяхан одоо 2-7 хоногийн өмнө бид нар нэг бас цэглэн хайтгчтай хүүтэй хамт хоолнд орсон чинь бас яг тэдний юу гэж асууж байгаа байхгүй. Та ингээ нөгөө нэг одоо чи солонгос чи нөгөө нэг тэг юу юм нөгөө машин захиалгах хийдэг машинтай. Тэгээ тэн дээр ингээ нэг ширээ болгон дээр тэрэн дээр ингээ хоолоо захиалаа. Тэгээ нөгөө бид нар анхудаа тэр машин дээр машин жоох арай өөр хаз яг захиалах нь орсон ороог нь мэддэхгүй байгаадсан байхгүй. Тэгсэн чинь харин үйлчлэгч нь гүгээд ирж байгаа хгүй та сая тийм захиалсан зөв үү те та тэгэд юу ингээ 2 удаа захиалсан зөв үү гэд ингээд шалгаж асууж байна. Эсвэл буруу дарцсан уу эсвэл 2 удаа захиалсан уу гэд тэгээд бүтгэхдээ бүр ингээд яг доошо суугаад ширээн дээр гараа тавиад ингээд дороос ингээд бид нартай яриад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хүнийг хүндлэхэд бас энэ айгуу чухал гэдэг. Тэ энэ айгуу чухал гэдэг яг тэр төвшөнд нь бууж ирж ярих. За тэгээд нөгөө талд зөвхөн нөгөө энэ бол нөгөө өндөр намгийн төвшингийн асуудал биш. Үүнээс гадна бас төвшин байдаг. Үүнээс гадна анх бол нөгөө нэг ийм стейкний ресторанууд тийм байсан байхгүй гэсэн чинь одоо бас айгүй олон газруудад ингээд доош сууж байгаад ингэж үйлчлүүлэгчээс асуудаг. Энэ бас айгүй сонирхолтой юм юу байгаа. За тэгээд зөвхөн нөгөө нэг юу биш. Одоо бид нар нөгөө яг хүүхдтэй ярихтаа ч гэсэн хүүхдийн төвшөнд ярих хэрэгтэй гэдэг тийм. Хүүхдтэй учиргүй том юм яриад ингээл тэгээд ивэл
бас ойлгохгүй шүү дээ тий. А гэхдээ хүүхдийн төвшөнд хэрнээ хүүхдтэй нөгөө энэ юу ч ойлгохгүй мэдэхгүй гэсэн байдлаар биш тий. Яг ойлгоно мэднэ гэсэн тийм байдлаар ингээ ярих нь айгүй чухал байдаг. За тэгвэл энийг бид нар бас яг яг тэгэж тий. Бурхан хэрнээ тий. Бурханы тэр байр сууриас доош буужгаад асууж байгаа энэ зүйл бол айгүй чухал юм аа. За Петр үнийг хараад юу гэж байна? Есүст энэ хүн яах болоо гэсэн. За миний хувьд бол 21-22 дугаар эшлэл Петр түүнийг хараад Есүст эзэн энэ хүн яах бол гэсэнд Есүс тэнд хэрэг би ир хүртлээ түүнийг байлгахыг хүссэн чамд ямар хамаа чи намайг даг гэж айлтав. За яг үнийг хэлэхэд удирдах байгаа хүмүүс гэсэн тий итгэгч нар ч гэсэн жишээлбэл энэ хүнд бурхан одоо удирдахч энэ хүнд ийм юм даалгачлаа энэ хүнтэй илүү харилцаатай ингээл ч юм уу намайг тоосонгүй ч юм бол энэ янз бүрийн тийм гомдол сөрөг юмнууд ярьдаг. Тэгвэл өнөөдөр бидний уншиж байгаа хэсгээс бид бас харах ёстой зүйл маань юу вэ гэвэл юу гэвэл миний хувьд болохоор би бас тийм нэг бусдын тэр дуудлагыг бусдын юуг харахгүйгээр тэг бусад удирдагчид гэдэг ч юм уу бусдын тэр дуудлага юуг харж тэрэн дээр фокус тавилгүйгээр харин би юу ямаар байна. Би зүгээр л өөрийнхөө замаар явмаар байна. Тэг бурхан тэр хүн тэгээд энэ хүн ингээд ингэсэн байх би юм бэ тэр хинг биш зүгээр л дээ би өөрийнхөө дуудлага би өөрийнхөө юуг замаар л ахлахмаар байна. Яг тэгвэл хүн болгонд бурхан өөрийн гэсэн онцгой дуудлага тий юунуудыг өгцсөн байгаа тий зөвхөн миний хийх ажил гэж байгаа. Зөвхөн таны хийх ажил гэж байгаа. Тэр ажил тэр үйлчлэлээ зүгээр л өөрийнхөө замаар л алах юм айгуу чухал. Заримдаа нэг өдөртөгч нар дунд ч гэсэн одоо тэ эдний чуулган тамарчлаад гисэн байна гэсэн мэт энэ хүн айгуу олон газар тэгээд ингээд атархалч юм төрдөг тэгвэл тийм биш тэ. Эргээ зүгээр л яг л бурхан хамаг юун дээр дуудсан юун дээр хэрглэж энэ тэр талбар дээр. Яг үнэхээр одоо би жишээлбэл архины хамралтай хүмүүсийн төлөө үйлчлэж байгаа хүмүүсийг хараад өстой мундаг юм аа л гэж боддог. Мундаг юм аа тийм хүмүүсийг одоо солонгос ч гэсэн тийм үйлчлүүд байдаг. Одоо архины хамралтай хүмүүсийг тэгэл гудамжинд байгаа хүмүүсийн төлөө үйлчилдэг хүмүүс байдаг. Яг тэр хүмүүсийг авчираа халуусанд оруулаад хүмүүсийн тасаал хооллол банк хоол гэдэг 7 хоног болгон хоол гэдэг тийм үйлчил байдаг. Хоол хийгээд машин дээр ачаал авчичаал хүмүүсийг хооллол. За хоол бол үнэхээр миний чадахгүй үйлчил. Би бол хоол бол аюу уртанч тиймсэн одоо ч тийм хэвээр олон арга хэмжээ зохион байгуулалтын миний хамгийн дөрөв санаа зовдөг юм хоолын яана. Ямар хоол хийнэ, ямар хоолоор хүмүүсийг хооллох. Гэхдээ бурхан тэр бүрт нөгөө бас яг ийм хоол бол сайн зохицуулдаг хүмүүсийг бурхан миний хажуу тавьчихдаг. Гэхдээ ер нь эзний үйлчлэл гэдэг чинь гоё багийн үйлчлэл шүү дээ. Багийн үйлчлэл тий. Би бүх зүйлийг төгс сонирхих албагүй. Миний хажууд бурхан яг тэр бэлэг хавьяастай хүмүүсийн байлгаж өгөөд хамтдаа хийнэ л гэсэн үг юм. За юм байна. За миний хувьд болохоор өнөөдрийн үгээс аль болохоор тэг бусдыг харахгүй байх юмсан. Бусдыг хараад харьцуулахгүй байх юмсан. Ийм үг гэдэг чинь харьцуулалт нүгэлд дууднаа гэсэн. Үг болширвал нүгэлд алширнаа. Яг үнтэй адилхан бас харьцуулах юм бол нүгэлд дууднаа. Тиймээс ер нь ямар нэг юм болоход одоо хүнд нөгөө төрөлхийн зан чанар юм шиг байна тий. Одоо жишээлбэл би нэг хоёр хүүхдтэйг ингээ ярьж байхад нэг Монголд очисон тухайгаа ярьсан юм аа. Монголд очисон тухайгаа яриад тэр шарам төрөөгүйсэн байхгүй. Тэгээд Монголд ахтаа ингээд ертөнцөө чи тэгэхэд тэгсэн байхгүй. Анх удаа ингээд явсан чинь чи тэгээд ингээд бид нэр ингэсэн шүү дээ энэ. Тэгээд нөө зураг мураг байсан нэг яриад тиймдээд тэр зураг тэр бичлэг чинь тийм байхгүй гэж ярьсан чи шарам тэр үед би хаана исэн гэл. Тэгээд бас нөгөө тийм нэг би нөгөө коронавигийн үеэр юу яасан бас гэж ярьжсэн байхгүй. Коронавигийн үеэр ертөнцийг нэг бишээ нэг давкан явж ирчээд айгүйх санаа тэгээд холоос ингэж хүүгээ харсан марсан гэсэн. Тэр үед би та намайг харахгүй би хаана байсан ингээд яг ингээл нэг хүүхд шууд би намайг л гэдэг ингээд байгаа байхгүй. Энэ бол нэг хүний төрөлхийн зан чанар шүү дээ тий. Ийм ба. Тэгэхээр бид нар тэрийгэ давж гарах нь айгүй чухлаа. За юм байна. За эзний нэрээр өрөөж байна. Та юу ойлгов? Юг мэдрүү, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Аль ишлэлийг бурхан танд харуулж байна? Аль ишлэлээ? За, хургнуудыг минь тижээ, хондийг минь хариул, хондийг минь тижээ гэдэг дуудлагыг бол би авцсан, тийм авцсан үйлчилж байгаа. Тэгээд харин би одоо яах ёстой вэ? Бусад хүмүүс яаж байгаа бол бусад хүмүүс яаж үйлчилж байгаа, бусад хүмүүс яаж ингэж харьцуулахгүй байхад бурхан намайг надад туслах болтугай ийм замаар явахгүй байх юмсан тий. За, та бурхан тантай аль ишлэлээр ярьж байна? Хараад бичээрэй.
За бурхан гэж юм бэ? Надад өнөөдөр ямар сургамж өгч байна? Юг амьдралд арьж үлхээ хичнээн гим нүгэлтэй байсан ч бурхан биднийг сэргээдэг те. Сэргээгээд гоё гацтай тэг гим бурхан тэгээд хайрын төвшөнд биднэр те бурхан доош бууж ирд бидэнтэй яриад биднийг хончин болгоод үндэстнүүд рүү илгээгээд тэгээд бид амь насаараа амьдралаараа бурханыг гэрчлэнэ. Миний хүсдэг зүйл би амьдралаараа ч гэрчлэмээр байна, би үхлээрээ ч гэрчлэмээр байна. Яг үхтэй те ингээл би саяхан нэг Франц киноны тухай ярьсан шүү дээ. Нэг үхтэй өөрийгөө бэлтгээд би аавахад тухай ярьсан, ээжийнхээ тухай ярьсан те. Яг үхтэй өөрийгөө бэлтгээд үхэл рүү зүгээр те ингээд айгаал зууралдаал тэхгүйгээр зүгээр сайхан те яг яг бол мөнхийн усаар явж байгаа учраас үхэлтэй өөрийгөө болон гэр бүлээ бэлтгээд ингэж явмаар байна. Тэгээд тэр нь гэрчлэл болох болтугай. Одоо манай аав итгэж биш байсан ч гэсэн би ингээд аавхаа яг тэр зүйлийг гэрчлэл шиг ярьж байгаа шүү дээ тий. Түүнтэй адилхан хожим байна миний өөр удам ч гэсэн үнэхээр эзэнт итгэдэг. Яг мөнхийн улс руугаа аюу гой баяр хууртай яваад гисэн шүү дээ гэж гэрчлээсэ гэж үзэж байна. За энэ болохоор яг нөгөө бурхнаар сэргээгдсэн хүний дуудлага байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр бурхан биднийг үнэхээр хүний бүрийг сэргээхийг хүсдэг. Бурхан бидний дуудлагыг сэргээхийг хүсдэг. Бурхан бидний үйлчлэгийг сэргээхийг хүсдэг. Бурхан биднийг үнэхээр өөрчлөхийг хүсдэг. За юм байна. За дэлхийн төлөөх залбирал өнөөдөр бид нар Хятад улсын юуны төлөө залбир энэ дээр их гоё хараа Хятад дахь чуулган оршин тогтнож хөгжих нь бидний үеийн гайхалтай үйл явдал юм аа. Эдээс засгийн газар шашны бүлгүүдийг хатуу хянаж евангелист урсгал 5.7% гэж байгаа шүү тий. За тэгээд соёлын урсгалын үеэр шашны бүх үйл ажиллагааг хоригсон. Дараа нь Христ итгэгчид тавчлагыг даван туулахын тулд газар дорх гэр чуулгануудын сүлжээг байгуулжээ. Радиогийн үйлчлэл Христийн үйлчлэгчид бол хүмүүст хүрч үйлчлэхэд зориулагдсан итгэгчдээр дамжуулан чуулган амьд үлдэхээс илүү зүйлийг хийсэн өссөн. Засгийн газар 1978 онд Христ итгэлд хяналтаа эргүүлэн авахын тулд бүртгэлтэй чуулганы дахин зөвшөөрөв. Гэвч бүртгэлгүй чуулганууд өссөөр байна. Чухамдад чуулганы түүхэнд ийм өсөлтийн түүх байдаггүй. 1975 онд 2.7 сая евангелистууд ердөө 35 жилийн дотор 75 сая болж өсчээ. Халелуя. Хятад ийм их өсч. Бид нар Хятадыг ерөөх хэрэгтэй тийм үү? Бид нар Хятадыг ерөөх хэрэгтэй. Тэр тусам бидний хөрш оруулж тэд маш сайн өрөөлтэй тэд улам илүү Христ итгэл рүү эргэх хэрэгтэй. Тэгээд ер нь хүн төрлөختний түүхэнд хамгийн Христ итгэгчтэй ус болно гэж ингэж үзэж байгаа. Ирээдүйд ч гэсэн Хятад 2.7-оос 75 сая гэдэг чинь вау тийм ба үстэй. Бараг Монголын хүн ам шиг байснаа 25 дахин өссөн. Ийм гоё өсөлттэй байна Хятадд. За хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдрийн үхийн төлөө баярлаа. Үнэхээр та биднийг дууддагт баярлаа. Эзэн бид таныг хайрлахыг хүсэж байна. Та биднийг Бурхны гайхалтай хайраар хайрлан өршөөн биднийг хүлээн авсны адил бид таныг хайрлан таны хүмүүсийг хайрлаж амьдрахыг хүсэж байна. Тэгээ бидний дуудлагыг сэргээдэгт баярлаа. Тэгээ бид дуудлагынхаа дагуу амьдрч үнэхээр бурхан биднийг харьсны адил бид бас бидэнд өгсөн хүмүүсийг бид бас хайрлж сурахад эзэн та туслаарай. Гэт эзэн минь таны хайрыг мэдээд таны хайрыг бас бусдад ухаалцаж амьдрахад та биднийг өдөртөн өрөөж өгөөрэй. Тэгээ эзэн өнөөдөр үгийн төлөө баярлаа. Эзэн та биднийг өдөртөн өрөөж өгөөрэй. Тэгээ өнөөдөр бид Хятад улсын энэ чуулганы өсөлтийн төлөө бурхан таныг алдаршуулан магтаж байна эзэн. Та үнэхээр энэ ард түмэн дээр өөрийн гайхалтай өрөөлө та дүүрэн цутгаж өгөөч. Эзэн минь чуулганууд улам илүү өсөх болтгоо энэ ард түмэн сайнд улам илүү төгөх болтгоо. Өнөөдөр бас энэ коронагийн өмнө чуулгануудыг явж чуулгануудыг хааж сүмийн загалмайг буулгасан ийм зүйлүүд болж байсан. Харин тэгээд түүний дараа корона болоход коронавигаар дамжуулаад маш олон чуулганууд өссөн, нууц байдалд орсон, хүмүүс эснийг гэрэн хайсан. Энэ цаг үед үнэхээр та Хятадыг та өрөөгөөрэй эзэн. Хятадын чуулганууд, Хятадын итгэгч нарыг өрөөгөөрэй. Эзэн тэдний Иерусалим руу чиглэсэн Алсын хараа Back to Jerusalem энэ Алсын харааны хөдөлгөөний та бас өрөөж өгөөрэй. Бид Иесус Христийн нэрээр бид Хятадыг өрөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж байна. Израиль дээр Бурхны амар амгалан байх болтугай бид Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Эзээ энэ өдрийн бидний бүхий л ажил үсэг та өрөөгөөрөө миний бас явах замыг та өрөөгөөрөө эзээ. Өнөөдөр хичээлдээ хоцрохгүй гаарыг очиход эзэн та замыг нээж өгөөрөө. Тэгээд эзэн минь үнэхээр бид бусдыг хайрлаж сурмаар байна.
бид бусдыг ялангуяа бид нар гэр бүлээ бас яг Бурхны хайр дотор үр хүүхдээ Бурхны хайраар зөв хайрлаа сурмаар. Тэгээ таны хайрын суралцгуу та биднийг удирдаарай. Тэгээ гайхалтай өдрөг өгсөнд баярлаа. Есүсийн нэрээр залбирлаа. Амин. Тунхаглах ишлэл. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтээ хуурмаг хосонд сэтгэлээ өргөөгүй худал тангараг тавиагүй нь буюу тэрээр эзнээс ёроолыг авралынхаа Бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-5. Амин. Цээжлэгчлэр. Иесус л Христ Бурхны хүү мөн гэдэгт та нарыг итгээсэй гэсэндээ эдгээр нь бичигдсэн юм. Тийхүү итгэснээрээ та нар түүний нэрээр амьтаа болох юм. Иохан 20:31. Амен, амен, амен. За гэтээ чуулган. Миний мэддэг нөгөө нэг чуулган юу яасан штэ? Жиндауд гэдэг чуулган баггүй юу? Тэгээ тэр чуулган хаагдчихээн гэд. Тэгээ бид нар цуглах боломжгүй боллоо гэд. Тэгээ тэр чуулган яаж өссөн бэ гэсэн чинь дараа нэг утсан чинь нөгөө амин тосны ийм групп эмгтээчүүд нь амин тосны хичээл заан гэж гэрийн бүлгүүд нээсэн баг. Тэгээ амин тос зааж гээгээд тэгээ амин тосны тухай гэд хүмүүсээ гэрээрээ ураад гэртээ гэрийн бүлэг нээгээд амин тосоор юу одоо нэг юу тест хийж өгдөг байхгүй тест мест хийж өгөөд тэгээд ингээд амьдралаа хуваалцаад нэг амин тосоор ингээд тест хийхээр сэтгэл зүйн тест хийдэг байхгүй тэгэн гутал таны сэтгэл зүй юм байна таны ойргүй байна татгсан байна гэсэн мэт гэдэг яг тэр нөгөө хүний татгаж байгаа тосоор нь тааруулаад ингээд тест хийж өгдөг байхгүй тэгэхээр тэр тестийг ингээд хийхээр хүмүүс ингээд яг үнэ гэдэг ингээд зарим нь уйлаад амьдралаа яриад ингээд байхгүй би нодлын та нар санаж байна би нодлын нөгөө түнхэл явчаа буцах замд хэдэн хүүхдүүд дэг зурвал гарч байгаа хэдэн хүүхдүүд намайг шууд ана нааш орчих хэдүүлээ таглаад төлөө зургаалаач жилээ хөзөр тоглоё гэдсэн чи би чинь хөзөр мэддэггүй хөзөр тоглож чаддгүй. Тэгтээ би та нарт ингээм хийчихгээд би амин тасны тест хийчихсэн чи бүр нэг охтооч ойлж байлаа бөө юм болоод гэсэн чи дээр өмчөө сайхан буучсан та ч одоо яагаад тест охтуудын манд ойлуулаад байна гэдгсэн са чи өөрөө ойлчихсан ойлгохгүй байхгүй гэсэн чи тэр нь цэргийн сургалт орсон юм гэсэн. Тэгээс суснаа тестлэг төгсөн чи нөгөө чи ойлаад тийм болчихсон байхгүй. Тэг яг тэр шиг ингээд хятад яг эжендаауд миний очдог цаглаа тэр уулздаг паст эхнэр нөхөр хоёр пастор байдаг байхгүй. Тэг хамгийн гол нь тэдний энийг итгэгч чинь надад яг амин тос танилцуулсан. Тэгээд дээр нь нөгөө нэг юу байхгүй. Миний хамаардаг одоо тэг бариста академи захирал авахгүй. Тэгээд би нэг захиралтаа уулзах гэж тэр цэглэн танилцсан пастортай танилцсан. Эхлээд пастор самны маяртай танилцсан. Тэгээд дараа нь итгэгчтэй захиралтаа танилцсан байхгүй. Тэгээд ингэсэн. Тэгээд тэр тэгсэн чинь пастор самны хоёр надад ээлж байгаа манай чуулган гэрч болгон бүр айгуу өсөж байна. Бид хоёр бүр айгуу завгүй болж манай эмэгтэйчүүд бүгдээр ингээд юу тоолцсон. Амин тасны группүүд нээц амин тасаг бүжигнүүлж байна гэхэд тэгчихсэн байхгүй. За юм бэ. Тэгэхээр хүн болгон өөрийнхөө бэлэг авьяасын дагуу чуулганд одоо гэрийн бүлгүүд нээгээд гэрийн бүлгэн дээр одоо ялангуяа сүүлийн үед хүмүүс аюух тийм юм дуртаалцсан шүү дээ. Хамт олноор ямар нэг одоо гүүгчдийн групп дугуй унагчдын юу энэ төр тэгээ алхагчдын интервьютэй адилхан тим юмд хамрагдаад хүмүүст хэл хязгаараа хэлээд ингээд яаж байгаа ийм зүйл болж байгаа. Тэгж тэдний чуулган бүр айгүй өссөн гэж ярьжсэн. Юу гэсэн бэ? Бараг 300 хүнээс 2000 болцсон байлгүй та тэр үед нэлээд л өссөн юм да. Тэгэхээр хятад бол үнэхээр өсөж байгаа юм байна. За эзний нэрээр юрэж байна. Өдөр бүгэ дөнгөлөөг эрэг бүгэ талархалтай байгаараа баяртай эзэвэг.